Hayırlı. Poi te kaptıracak. Yeni kaptıracak. Bu kaptıracak bilgisi verirsen. Şeyin budur. İndik korkçunun en korkçuyla nasıl değil mi? En korkçuyla nasıl değil mi? Çok seveyim ama. Güzel, böyle göster. Bir günde saç değiştirdi. Bitiyor. Evet. Ya, Yeni korkçu. Yeni korkçu mu? Yeni kapatın şeyin. Yeni kırarsız. Yeni sırasında. Küçük. İyi nasıl geliyorlar? İlk sırasında sıkıntı değil mi? Bir oldu. Her sırasında. Sonra yeni örneği gidiyoruz. Gidiyoruz. Sonra yanlış. Yeni her sırasında, yeni sırasında, yeni sırasında. Yeni her sırasında, yeni sırasında. Benim kaltıratım için 이게 denso borsa 말이죠. 이 borçın Pico si 여행 borç도 그쪽 진짜 이거를 이거 은즉 다 든지 자 이게 이브닝 소스 때문에 소스다 이 форм 돌수 뭐예요? 앞으로 다시 넣어서는 어디 갈지 모르겠는데 이게 그리고 인도 감성 됐으시대 인도 감성 됐어요 이때 되게 해야 되겠지 방어가 감성 좋습니다 왜냐 이 내밀자가 있는 저도 내 지금 쓰고 있을 때 어른들 이 문제가 있지 이 거치 때문에 또 인도네시아는 어느 선들들 있으니까 네? 이 문제가 또 인도네시아는 있어서 선들들
Тэгэхээр энэ гурвын зөвөр уулын төсөлтөөр оруулсан юм. Яг энэ дэвт гарацгаа энэ өнцөг хоёрын нээлтээр нэр болоо. Тэгэхээр энэ өнцөг чинь энэ өнцөг энэцүү байсан шүү дээ. Тэгээд энэ гурвын төсөлтөөр оруулсан. Тэгээд тэгшинцээ ороос уус өндөрүүд нь эзэвэхээр энэ тэнцүү хуурцсан үүсэж байсан. За өөрөөр энэ цаг X энийг игэрчүүл энэ цаг ч энэ X энэ квадрат үүсгэхэд бол энэ X энэ Y болно шүү дээ. Энэ болохоор Y энэ болохоор X. Энэ хуурцаараа энэ хуурцын бол тэнцүү хуурцсан. Нөөсөн чинь өнцгүүд нэг. За энэ гурвч гэж. Нөөсөн чинь. Тэгээд энэ хоёрын нийлбэр бол энэ талбай нэс энэ талбай нэс гэсэн шүү дээ. Явуулчихлаа. Энэ дараа клерикэшн байна. За хамгийн сайн мэддэг хоёр дараа энэ альбет хүрээс нөгөө геометри гэстэй. Тэгэхээр ерөнхий гишүүн болж байгаа шүү дээ. Тэр дэрлүүгээ яаж явуулах вэ? Одоо энэ яавар хэлтгэл хэдий юм шиг. Нэг юм чи тэ? Энэ хэлтгэл нэг юм. За энэ дэр энэ борыг яах вэ? Таалтаас харж шүү дээ. Тэгээд энийг нэг дахиад шинэ дараад гэж байна. Энэ болохоор сүүний дараагийн гişүү те. Төсчмөр боогыг болж байна. Ийм юм байна. Энэ бол бидний мэддэг дараалал шүү дээ. Юу лээ? Геометри систем. Өмнөх гişүүнээс 3 дахиад хэсэг. Тэгэхээр энийг бидний 아이들이 어떤 거, 이메일을 보고
자, 아이고. 자, 얘도 대치스다. 다음에요. 네. 이걸 밑으로 해야죠. 그런 것도 내기는 지금 이런 식으로 쓰시대. А то рынок. 누르기는 그걸 자, энэ дөрөв тав болоод тавыг хаалтаас авчаа. Энэ хаалтанд төрүүлж байгаа юм аа энэ нэг нэг гарч. Энэ дээр аа энэ нэг дөрөв болсон тийм. Яг энэ нэг дугаар бууруулахад л энэ таарч ирсэн байхгүй. Тэгэхээр бидэрт ийм нэг тоо хэрэгтэй. Тэгэхээр дөрөв арай таа. ийм ის ეს. 그래. 이 하트에서 다 이게 사회 있어서 누르고 있어. 아, 이 누르고 있지만 이 익순 대부분 있어도 그 히트 야노타는 네트 이 익스들 있잖아. 이게 히트체스 이런 거 맞잖아. 자, 오늘 야주죠. 아이들은 근데 그 무슨 아주 잘 자, 어떤 얘기인가 보겠습니다. 여기 인치노도 돼서 이거가 도로사 이 이니 붙인 답다 됐어. 이 답다가 올지 밤인가 보네. 자, 어떤 거 뭐가 붙여도 된 뭐가 자, 이 зэрэгнээс нэгэр гэсэн энэ дугаараар нэгэр боолоод байгаа юм. Нээлбэр наа. За, энэ зэрэг боо. Нэг ч нэг юм чинь энэ ихний хоёр гişүн би бодлоо гэсэн нэг гişүн өгөхгүй бол Шууд баг. тийм нэг гişүн ихний гişүн өмнөөс авсан нэг гişүн нэг орлуулаад нэгийг нэгэрсэн дөрөвний тав гэдэг чинь бол дөрөвний нэг үучин таваа тийм 얘는 어떻게 됐어? 이거는 이거 지금 다해야 된다고 얘기했죠. 자, 이제 됐어요. 이제 됐어. 저 노래를 하면서. 자, 이거에 모습을 진짜 이게 시끄러울 때는 나서 할까?
эрт наашаа гарахтаа хэлсэн чинь. Нэг нь мессенжерт орж ирэл ийм бодлого яаж бодох вэ гэж асуусан байхгүй. За тэгэхээр яг нэг хоёр гурван цифрээр бичсэн энэ онцгой тоог хэрэгтэй. А гэхдээ ямар шаардлагатай вэ? Нэгэн цифрүүд бол сонгоод авсан болох ёстой шүү дээ. За. Тэгээд энэ нэг үед хэдэн тоо болох вэ? Нэг ордоо. Нэг ордоо. 1 2 3 гэж бичиж болно. Эндээс 3 янз таа. Энэ юм шүү дээ. 2 гэж байх чинь нэгэн цифр тэг удаа гэхээр чинь тэг удаа гэж чинь тэгш болчих шүү дээ. За тэгэхээр эхний тохиолдол нь бол 1. За энэ октоогоо хэвлэл ерөөсөө А гэдэг юм хэлчих хэрэгтэй. А тийм. Тэгэхээр А1 нь бол хэдий? 1. А2 нь за энэ 11 12 13 33 гэсэн хоорондоос тавхлаа шүү дээ. Тэгээ энэ биш те. Энэ биш. Энэ ороод биш. Дөрөв. Дөрөв те. Дөрөв. За одоо яг үгүй бид нэр ирэхгүй томьёос авах гэдэг. За энэ дээр нэг ширхэг ийм ордоо тоо бидний олдоо хэд байна? Энэ дээр нэг ширхэг бидний олдоо тоо тэмдэглэлээр бол А энэ дээр нэг шүү дээ. За А энэ дээр нэг нь нотад зүрэг гэж байна. За энэ бол тараа юм бэ. Түлхүүрийн нэг энэ нэг зорилгоор банууд авч үзэх нь шүү дээ. За хамгийн сүүлийн цифр. Хамгийн сүүлийн цифр. Энэ маань 2-оор төгссөн байж болно тийм. Төгсгөлээ тийм. А тэгвэл энэний урдтайгаа энэ тоо гаргая л та. Энэ ямар тоо вэ гэхээр 1 2 3 цифрээр бичигдсэн тоо тийм. Хэдэн ордоо тоо? Энэ ордоо тоо. А нэгэн цифр сонгоод байгаа тийм. Сонгоод байгаа шүү дээ. А тэгэхээр тийм тоо хэдэн удаа бичихлээ? Энэ үстэй. Тэ? Энэ одоо 1 2 3 цифрээр бичигдсэн. Нэг цифр сонгоод бичигдсэн байна. Ийм цифр ийм янзаар бичиж болно. Тэр бол энэ хаарт 2-ыг бичиж болно гэсэн үг байхгүй юу? 10-аар бичиж байна. За. Бас 3-аар бичсэн тоо. Асал ичих. Тэ? Энэ одоо нэг А шиг тоо тэр болны хаарт 3-ыг бичиж. А тэр болны хаарт 2-ыг бичиж байгаа юм. Нэг тоо л юм. За нэг энэ нэгээр төгсснийг бичих хэрэгтэй тийм. Нэгээр төгсөн энд одоо юу байх вэ? Энийг бүгдээр уншъя. 1 2 3 цифрээр бичигдсэн тоо байна тийм. Энэ ордоо тоо байна. А тэгээд нэгэн цифр ямар удаа? Тэгш удаа. Энтэйг нээж байгаа сонгоо тийм. За. За тэгвэл энэ бол бидний тоо биш байна. За 1 2 3 цифрээр энэ ордоо тоо хэдийг гэж бодстой. Энэ ордоо тоо 1 2 3 цифрээр энэ ордоо тоо хэдийг гэж бодлоо. За эхний цифрийг хэдийн янзаар бичгөө. Энэ бүрээ агаарч бичгөө. Дараагийн цифрийг. Атарч болно шүү дээ.
хамгийн сүүлийн зэврээ. Энэ гэр үржүүлэх хэрэгтэй. Борын дээд. А 1 2 3 зэврээр бичигдсэн бүх тоо нэг. А 1 2 3 зэврээр бичигдсэн нэг нь сондгоо байдаг тоо бол энэ шүү дээ. А нэг нь тэгш байдаг тоо нөгөө л бүх боломжоосоо нэг хэсчихсэн үг байна. Горор нэмдэ. 자, 내가 있니 요거 잡수겠어. 근데 어떤 어떤 게 있을 때, 근데 나중에 진짜 멘치죠. 안에 있고 안에 쓰는 거 거의 이런 거 안에 쓰는 거 안에 쓰는 거 이쪽에 있는 게 얼마나 있지는 못쓰는데 얘는 있다고 얘는 있다고 얘는 하고 얘는 더 있다고 얘는 배를 있다고 자 얘는 어디서 사야 되거든 하나 해줄게 넥터들 오래 넥터를 우리가 오래 줄게 그랬을 때 오래 했어 오래 여기 맛있는 거 하네. 야, 들어있을 때. 하면. 아이고, 아이고. 야. 기, 이렇게. 그렇지. 아, 나. TT로 사고 해. 자, 화이트 하나인가요? 자, 어느 소리인도? 자.
хамгийн тэр за дээр нь үгэлтэй бодлоо. За тэгээд дээр нь N1 гэсэн хоёр натураар үүсэж байгаа. Гэтэ ингэж энэ болохоор нэг дөрөв анхны дөрөвийг дөрөв дугаар нэгүүлдэг, дөрөв дугаар гуруулдаг эсвэл хоёр тэгш анхны доор хоёр сонгоо анхны доор хоёр багч штэ дөрөв дугаар нэгүүлдэг хоёр үлддэг. За тэгвэл дөрөв дугаар нэгүүлдэг анхны доор үржил болохоор яа. Бусдын нь үржил болохоор нэг. Тэгвэл ийм явдлыг тойролцоо ачаалын хоорондоо бүхэл байдаг. хамгийн олон хэдэн зэрэг байж болох юм. За энэ юу яг хооштой доо гэдэг юм байна. Энэ зүйл яг 12 хооштой доо олоо зүйл бүртгүүлсэн нэг зэрэгтэй нэг нэмээд үржүүлчихдэг шин тийм. 12 багштай гэхээр 6 багштай. Энэ 6 хариулж байна. Яг байна. Орол диаметр 이 배우 125 배우 악치는 дөрөвдүгээр нэгүүлдэг анхны доо штэ. Тэ? Тэгэхээр энэ өөрөөр энэ хариулт нь бол хаана байгаа гэж байна. Нэг нь бол нэг байна. 125 ариутстай тойрогтой. Хэдэн зэрэг хооронд хугацаа нэг бүл байгаа. Хамгийн олон хэдэн зэрэг байрлаж болох вэ гэхээр 8. Энийг багштай тойрдог. Дөрөв. Тэрийг хоёр дахь хасаад 8 зэрэг байж. 8 зэрэг бол яг байрлаж байна. 9 зэрэг байрлахгүй аль нэг зэрэг заавал бүл биш болж байна. Ибэр энэ бол N1 литр. Бафач дөрөв байгаа. Өөрөлтөг хамтдаа учраас N1 чинь бол дотоогийн хамтраа N2 нь нэг байхгүй юу? Тэгэхээр нэг явагч тэдэ. Нэг тэ хоёр үргэлжлүүлээд хоёроос олон зэрэг байрлуулж болохгүй. Долоогийн хилтэн зэрэг байсан. Хоорондоо ийм одоо чи долоогийн ийм диаметртэй тойрогтой ийм моодын бүлэгийг боруулж авах болох юм шүү дээ. Хоёр зэрэг байрлуулж байна. Хоёроос илүү зэрэг байрлуулж байна. Тэгэхээр энийг яагаад яасан гэхээр энэ болохоор за 2014 онд батлагдсан. Тэгэхээр 1988 онд улсын хэлбэр дээр олон сургууль юусэн бол олон зүйлийг эрхлэж аясгалан багш. Ийм диаметртэй тойрогтой ачаалын хоолцоо бүлээг ийм зэрэг байрлаж болохыг батлагдсан байна. Бишүүлж ирсэн. За тэгээд дараах нь 2013 онд болоо. Nice. Яаж байгаа багш. Айсгүй багш гэдэг ба.
энийг хамгийн ихтэй хэдийг байрлуулж болох вэ гэдэг тэр талаас нь бодож үзээч гээд эсхлэмээс ярьж байгаа шийдвэр бодох гэж үзээд харамлалт шүүлээд эсхлэмээс амтан зэрэг төрөлдөн шийдэлс. Ерөнхийдөө бол яг энэ батлаг ийм үсэстэй байна. Энэс тэгээд бас цааш нь дахиад судлаад өөр үеийн харамсалтай юу вэ л та. Одоо нэг хатэ гаймс электрик өндөртөө сэтгүүл хэвлүүл ингээд яах гэхээр нэлээх ажил. Нэгдүгээр бол өндөр зэрэглэлийн сэтгүүл ингээд бичгээд бичсэн хэв маяг юу тэр нэлээд өндөр шаардлагатай байна. Хоёрдугаар нь англи хэлний яг өнгөрсөн 5 сар сэтгүүлээс хариулсан юм сайн үгүй нэг одоосын аймаг дотор засаад явах гэсэн нэг засч явах чадвар. Тэр яг фото оруулаад жишээлбэл энэ зураг харах багцаа л та. Тэгээд энэ зураг энэ игнатор болохоор ингээд нэг толгой талтай зүйл болж байна. Энэ бас ингээд бид нар бас толгой талтай зүйл болж дахиад нэг жоо хөлцсөн. Энэ оптик надад бол нෑ. Энэ зургаацыг тойрог дээр зургаацыг аль ч өөр хооронд зайвар хүлээх. Энэ бол нэмээд төсөлтөд шийдсэн гол юу болохоор альфабетик үндсэндээ орно гэдгийг нэг юм мэддэг шүү дээ. Баян хэрэглээд байна шүү дээ. Одоо жишээлбэл 40-37 өдрөөр Facebook шууд хэлчихдэг тийм. Яг тэгвэл энэ чинь анхны тоо. Хоорондоо тэнцдэг бол нэг натуралтай анхны тоо үржүүлэлт хоёр янзаар тавигдана гэж болохгүй тийм. Анхны тоо үржүүлэлт натуралтай бол нэг янзаар задардаг гэдгийг бид нэр шууд хэлээд байна тийм. Энэ нэг янзаар задардаг арифметик үндсэнд байна. Тэгэхээр энэ болохоор контекст бүхэл таамаг дээр бас биелдэг баггүй. Контекст бүхэл таамаг дээр контекст анхны тоо тэгээд тийм биелдэг 9 тохиолдол тэрийг ашиглаад энэ гол хэрэгцээ. За миний үгээр 이것도 뭐또 단식타요 그때. 자, 아무래도 시타 그때 저거 문제적으로 일치다. 근데 아무튼 오늘 고치도 고치지만 시대. 그래서 고치려고
그때 더 잘치고 이게 저. 내가 그때 아이와의 감독 그 좋아합니다. 그래서 내가 혹시 마찬가지 마시려 하던 거야. 어떤 비가 안 쫓아가 사마라 그때 쉐이크 왔어. 모터로 한 감독 그 좋아해. 오늘 그 쇼트 이렇게 보면서 모터로 이nemsi 찬도들 모터 텐도 이nemsi 지금. 그래서 이내 아스 기초 모터가 아트에서 사트에서 그 안가서 때 모터로 그 찬도들 모터 왔을 텐도 그 아트에서 지금. 그래서 어떻게 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 가야금식 주디오 딘데서 다시하게 주도 밑에 제가 무슨 해서 줬어. 또한 비치선 모터니 녹츠도 모든 어떤 휘트처 바라보리 확 하고 죽어서 그래서 나팔 유의있게 다니 그래서 우리도 초 모터 녹츠 모터 내가 역시 그래서 나팔이 아마 다 이렇게 하다 되는 게 확한 또한 모터니 너라이치 대우부의 무슨 있습니다. 일국에 따로 또 쇼트 모터도 어렵던 어려 모터 보러 또 모로 모터로 자가지 이해 많이 거. 근데서 뭐가 어릴 때 티티라. 그래서 모터 정말 이 마지막에 그 비시 이게 뭐죠? 지금 컷 이게 대사한 줄에서 우리가 하고서 이 많이 무시도 봐. 이게 비하고 문제도 그래서 우리가 또한테 히트 거서 어떤 지금 옥시기죠. 올해도 또 옥시 선에 옥시 때 나타 메시다 때 나와게 어연이 친게 이나 비펴도. 그래서 나타인데 하고 비슷한 그 무식이가 돼서 상도도 왜 이제면 하트 친게 뉴스레이트 서비스 유인도가 하트 친게. 그러니까 구치를 밑에 니 구치 아니라 밑에 구해를 보아. 그래서 시리 없는 데로 없죠. 음식을 이인 다 하거든요. 그냥 누를 체린들 해치고도 오늘 체린들 좀. 자, 되게. 그래. 야호, 이 특자가 밑에 니는 구치 코와 지때 뭐에 마지막 구치 뛰고서 니 그러니까 또한 다른 것도 그쵸 우익이죠. 드리기 때사 한자라 들어올 우익호를 어떤 리트라드 뭐 팀주도 한자한 또한 다른 구스피디 치고 우익 구스피디 자체는 그냥 갖다 도가 없어요. 두루한 오로오단 되는 팀에 이 못들을 그러니까 비를 못들 때시 아마 날다 날도 스타트 자 이놈 봐. 자 비니 그거로 날도 미친 없죠. 쇼트 이게 됐을 어떻게 이렇게 되지. 자 양쪽으로 그래서 야 봐도 어떻게 되어 샤트다고 말고 참아. 이게 인내 이해물기 있잖아. 이게 우리가 보다 수군 바오를 기기는 나라기 우리 수군요. 자 하루 들어요. 자 하루 들어요. 자 대학생 때 나라기 우리 바오를 기대 수군 나라기 우리 수군요. 내 노상 봐요. 자 비디오 멘트 안 들어 막 치면서 막 어떤 우리 있으시. 여기 말이야 새우를 끼다 어떠야 하노? 어머니게 썩어. 야 이것도 응설 죽지다. 어머니게 오단 박치다. 아니 가서 어머니게 썩어. 어머니게 썩어. 자 어머니 힘게 정상 넣었지. 자 문제를 구스피 주지네. 어떤 인베르디 비치를 주지. 애기들에게 나도 것도 싫어요. 항상 하트 좀 하게 되겠지. 자, 나랑 키하고 그 들었던 저 누르는 것들을 그치. 이 얼굴 보면 어떠겠지.
네. 자, 자, Bütün toskana. Zaten ээлжлээ. Үстэй өдөр. Яг орсон нэг юм. Аа. Нарийн 아니 өөрчлөлт. За. 어때요? 이게 가라. 이제 도루바가 아, 도루 하러 갈때 이때 타갔어. 아, 도루 오상자는 그때 어디다 나가? 그시대. 자, 이렇게 휘치니 잡았어. 자, 이게 자, тэгэхээр шууд бариагаад тавиад хийхэд бол тэр одоо бидний харах ханаар аюул шүү дээ. Хүчээр хийж чадна. Жоон цаг хэрэгтэй. Та нар тэгэхээр жоон цаг сонгож хийчих. Тэр бол ихтэй. Тэгтэл би нэг үзээ тог 9 болгоод 11 болгоод бүх үзрээр хийгвэл энэ даа улам хүндрэн. Хийх бол захиад тэр хийх нацад даа улам хүндрээ баг бүх үзрийг өчөд ер нь бол нэлээд хүн даа болж байна. Тэгэхээр энэ бодлогын бүдээр яаж бодвол энэ их албасан байх гэхээр за ингээд 7 үзэр маань ингээд байрлцсан даагвар одоо би түрүү хийсэн шүү дээ ингээд хийсэн тийм үү тэр үзрийг одоо энэ надад камера зураг авч байгаа шүү дээ за тэр камера зураг авч байгаа бүгдийг харъя за би ахаад шаардлагатай байрлуулчих тэгээд зураг авалтанда энэ камераа туславчтайгаар ерөнхийдөө энэ бодол яаж бодож байгаа анзаарах. За ихэд даалгавраа гүйцэтгэн. Гүйцэтгээд тэгээд яг зөв байрлуулсан баггүй юу гэдэг. За харгаас нөгөө үйлдэлүүд цаг эмхийн үүднээс сая миний тэр хийх зүйлүүдийн дагуу ингээд номисоор гараад ирсэн. За одоо нөгөө камера зогсоогоод миний хийх зүйлүүдийг уцаа, ухраан. Өөрөөр бодлоод төгсгөлөөс нандах. Тэгэхээр бид ийм бодлого нөхцөл өгдлөө зорилго Б дээр очих хэрэгтэй. Ийм даалгавар гүйцэтгэх хэрэгтэй. Агаас Б гарах хэрэгтэй. Тэгэхээр агаас А гэсэн дамжих цэг дээр очиод өөрөөр туслах цэг үйлдэлээ гүйцэтгэхэд А1 байр дээр очиод дараа нь А1-ээс үйлдэлээ гүйцэтгэхэд А2 байр дээр очиж үйлчлэгээ дамжиж яваад Б дээр очисон. Тодорхой үйлдлийн дараа Б дээр очисон гэсэн. Тийм ээ? Тэгвэл бүгдээр киногоо ухраагаад тарах юм бол Б-гээс А чиглэлтэй кино уучмаар шүү дээ. Өөрөөр бид бодлоод хандлага бол А-гаас Б гэсэн даалгавар өгөгдсөн байна. Бид хэрэг бодлого төгсөлийг харж чадж байгаа бол Б-гээс А гэсэн уран болгох байна. Энэ гүүрийг харчих юм бол энэ гүүрээ одоо авчих юм бол уцаа нэр холбоос хийж чаддаг гэсэн баггүй юу? Тэгэхээр энэ дээр юу хэлэх гэдэг Б-гээс Б1 гэж дамжаад за гэж мэдчихлээ.
хамгийн сүүлдхийн мэдээ БК-аас асуусан нэг БК кадр хаш хийцээ. Тэгээд раад ирсэн гэж үзье. Энэ юу хандж ийм гэхээр хамгийн сүүлчүүд АК үйлдэл уран үйлдэл Б гэсэн үйлдэл хийсэн. Уран үйлдэл хийсэн. Одоо нэг хийж байгаа үйлдэл уран үйлдэл тухай ярьж шүү дээ. Бид урьдчилан үйлдэл хуваах үйлдэл. За уран буюу эсрэг гэж ярьдаг тийм. Интегралын эсрэг бол уламжлал байгаа. Үйлдэл одоо нөгөө оппозит үйлдэл нь юу? Хуваах үйлдэл гэж байна. За тэгэхээр тэр үйлдэлийг бид нар яг энд ярих гэдэг зүйл математикт яаж яригддаг вэ? Бид нар ингэж авч үзье. За 2-ыг 11-ээр үлдүүлээ 5-ыг хасаад гарах уу? 17 арч тийм ээ? 17. За үр ихэсэн цэгмэн 2 төгсгөө цэгмэн 17. Ихэсэн цэгмэн А-гаас Б позицээр явж штэ 2-аас 17 очлоо штэ тийм үү? Одоо бүгд энэ үйлдэлүүдийг ямар үйлдэл хийхээр нэгдүгээр үйлдэл нь үүсэх үйлдэл, хоёрдугаар үйлдэл хас үйлдэл явуулаа да тийм үү? За тэгвэл энэ үйлдэлүүдийн эсрэг үйлдэлүүдийг хий. 5-ыг хамгийн сүүлд 5-ыг хассан байна шүү дээ. Тэгэхээр тэр 17 дээр 5 яах вэ? Нэмэн. За тэгэхээр ямар үйлдэл гарах вэ? 20-ыг эсрэг үйлдэл гарч иж тийм үү? За дараа нь 10-ыг үржүүлсэн байдаг. 11-т яах вэ? Энийг 11-т хуваах вэ? Тэгэхээр хэд гарах нь вэ? 2 өдөр энэ хийгдсэн 20 үйлдэлийнхаа уран үйлдэлийг буцаагаад ирэхэд анхныхаа байранд ирж байна да. 2-аас 17-ос 2 гэсэн байдлыг бид хааж авч байна. 2-аас 17-ос үл яг зарчим нь бол үүнтэй адилхан. Тэгэхээр бид энэ цаана 11 жишээл хүсэж байгаа процесыг дэвшлэр болгоод явж байна. Биш за 2-ыг нуучих тийм. 2-ыг нуучих бид хамгийн сүүл x үчиг 10 хасаад тав. Энэ дэвшлэр руу очих бол үндсэндээ сая бид нар энэ дэвшлэрийг бодохын тулд эцсийн үрдө 17 гарсан юм байна. X дээр очих тулд x дээр ямар үйлдэлүүд хийгээд очсон бэ гэдгийг уран үйлдэлийг хийгээд x-ийг илрүүлэх бодлого нь үндсэндээ дэвшлэр бодох аргачлал саяг байна шүү дээ. Ерөөсөө төгсгөлөөс нь бодлого руу хандах. Тэгэхээр одоо ямар үйлдэл хийцгийг саний. Одоо киноор бол би одоо хамгийн сүүлийн хөлзөр бол яг гар дээр тавих тийм одоо бид кино авраач авах юм бол. За энэ хөлзөр гар дээр тавигдраас ингэж орж ирэх хэрэгтэй тийм үү? Доор хийсэн шүү дээ сөксөд. За энэ үйлдэл би өдөр тавилаа доор хийсэн үзрээр дээр авчиж тавилаа. Юу яг уран үйлдэж байгаа биз? Сөксөн үйлдэл бат хийлээ доор хийсэн үзрээр буцаж дээр авчиж тавилаа. Тэр сөксөн үзрээр буцаж яг сайн хийсэн үйлдэл уран буюу эсрэг үйлдэлүүд хийгдэж шүү дээ. Байна. За ингээд одоо түнд өгсөн. За энэ бол миний хүссэн байр гарч ирсэн баг шүү дээ. Одоо тэгэхээр олон үзрүүдийг ийм нэг угаан за би биччихье. Угаан энэ байдлаас бол ямстаас энэ дагуу үсгэж чадсан шүү дээ. Энэ бол бид нар зарчмын мэдсэн хэмжээд долоо биш бид нар хэдэн үзэртэй их боломжтой. Ухраах зөв ухраахтаа үйлдэл алдах байх. Тэгээд тэгэхээр ямар ч хүн даалгавар бид кино яг зөв долоо үзэртэй хийж чадна. Би ингээд жоо цаг байгаа учраас цаг өгөхгүй яатсан шүү дээ. Долоогоор чадчих даалгавар хөндрүүлэхэд тий 17 үзэртэй болоод тэгээд сууч. Тэр бол маш хүн даалгавар хийж хүн даалгавар шүү дээ. Тэгэхээр бодлого бидрээ төсгөлөөс нь хандах юм бол яах вэ? Маш асуудал шийдэж чадсан шүү. Одоо эндээс яг одоо энийг яг сая гаргаад зүрхтээ яг болно. Эхний өдрийг доогоор хийж дараагийн өдрөөс өгөх тийм ээ. Зүгээр за доогоор хийлээс өгтөө. Доогоор хийлээс өгтөө улаа. Доогоор хийлээс өгтөө хаа. Доогоолээс өгтөө доогоолээ за энэ бол ингээд бид нар яг нөгөө хийгдсэн үйлдэлүүдийн уруугаар буцаад хийчих чинь тэгэхээр үйлдэл агаас бэлгсэл бодлого бол ийм байдлаар хялбархан шийдэгдчихдэг юм байна. За тэгэхээр 10 чүтэнсний мод одоо бид нар чүтэнсний мод байхгүй учраас энэ даагуурыг та нар асуулт болоод хийгээд үзээрэй. За 10 чүтэнсний модыг энэ хийгдсэн
Ямар даалгавар хийх ёстой гэхээр чөлөөсний модыг авлаа. Хоёр модон дээр авална. Өөрөөр хэлбэл энэ модыг би аваад энэ дээр тавих болохгүй нэ шүү дээ. Хоёр дахь дээгүүр энийг хэрвээ авсан бол хоёрыг авахсаар тэр бол дамнуулж тавина ингээд. Дээр нь хавралтай. Ийм үйлдэлээр бүгдийг хамш хийх хэрэгс үүсгэж чадах уу? Тийм бодлоо. Басал яг ингээд хийгээд бас хэцүү яг сайн шиг хаацын үед маш хүн даалгаварчж байгаа. Хийгнэ энэ зарим үгтэй. Тэгэхээр бид бодлыг байр үзэл үзээд одоо эндээс нь харахад удаанах нь шүү дээ. Энийг энэ хоёр дээр буцаад гараад тавьчлаа задлаад би нэг болох чинь тийм үү? Бид мэдчихтэй ингээд өөр төгсрөлөөс нь одоо энэ даалгавар биелэгдсэн байна. Энэ төгсрөлөөс илүү явчих. Бодлого биелнэ. Агаас бигээс шилжээс бигээс араа шилжих гэх юм байна учраас замаа болж. Тэгээд буцаад тэр аргаа тэмдэглээд авчин тэгээ өнгөний даалгавар биелэх гэсэн үг байна. Ойлгомжтой. Тэгээд индуктив сэтгэлгээ өөрөөр хэлбэл бид нар бодлого хандлагатай ялангуяа теорем батлаа нөхцөл болон дүгнэлт байж байгаа. Зарим яг үгүй тэр офсон би тодорхой бодлогын хандлагад төвөгтэй тийм. Би тодорхой үед А Б хоёулаа мэддэг яг үед холбоосыг тогтоох, өөр баталгааг үүсгэх үе юу? Энэ холбоосыг тогтоох ч гэдэг юм уу? Энэ дээр төвөгчтэй тийм үү? Тэр холбоосыг энэ байдлаас тогтоох, энэ байдлаар тогтоох амархан байна гэж заавал шалгаж үзчихсэн байхгүй юу? Тэгээд эдрийнхээ уруу үйлдэлүүдийг тогтооч ирсэн замаа тогтоож буцаагаад яваад амархан гэсэн байхгүй юу? Нэг айлыг хайж олж бид нар одоо эндээс гамбат төгшөх рүү яваад хайж осоор байгаа сургуулиас гамбат төгшөхөөр болоод хэцүү байлаа гэж бодоход гамбат төгшөхөөс сургууль руу явах замаа мэдчихвэл буцаад гамбат төгшөхөөр олох нь байдлаар байх юм шүү. Тийм ээ. За тэгэхээр бид төгсгөлөөс бодлого хандах гэсэн нэг юм хөзрөө. За хоёрт би яг нэг хөзрөө тухайнаас учраас хаач гол зөвлөөр нэг юм шивш юу яах гэдэг. 32 шиг хөзрөө байгаа мөн шиг болохоор. За 32 шиг хөзрийг хөзөр холих үйлдэл гэж тодорхойлж өгдөө. За жишээлбэл би 4 хөзрээр холтын тодорхойлоод дундуур нь тасалдаа одоо гэж игээд давхарцсан үзээ хамгийн доороос ихэд 1 2 3 хамгийн дээд үзээ 4 гэж дугаарсан гэж ойлголоо л да. За тэгвэл игээд тийм дундуур нь таслаад үзээ одоо хүзээ холих үед хийж байгаа шүү. Нэг дундуур таслаа холлоо холихтой яаж болох вэ? 3 игээ салаачлаа гэсэн үг. 3 4 2 чинь 1 2-2 хооронд таарч ирэх. Ингэж орж ирсэн. Хөзөр хэлэх төлөө байсан тийм. Энэ 8 үзэгтэй ч адилхан. 1 2 3 4 5 6 7 8. За дахиад 8 үзрүүдийг ингэж таслаа. Яг салаачлаа гэсэн үг. Арын үзрүүд нь 5 ишээ орж ирлээ. Тэгээ хаашаа 6 7 8 гэж ингэж салаачлуулж хойд гэсэн байхгүй юу? Тэгээ нэгдүгээр үйлдэл бол ийм. Дараагийн нь яг ихэр сүүлийн 4 үзрийг тасаллаа. Яг саяхаараа гэх юм. Ойлгомжтой? За тэгэхээр би 32 шиг үзэрдээ. 32 шиг үзэрдээ. Энэ үгийг 5 удаа хийхэд энэ үгийг 30 яагаад 2 5 юм да. Энэ үгийг яг 5 удаа гүйцэтгэхэд үзрийн байрлал яг уруугаараа байрлал. Өөрөөр хэлбэл ийм байрлалаас 4-өөс ихтэй нэг боос байрлал. 4-3 байрлал гэсэн. Тэгэхээр 5 удаа хийж авч 10 удаа хийхэд яах нь вэ? Анхны байрлал очих юм. 10 удаа анхны байрлал очих. За яг тэгэхээр хүзээ маш сайн хожиж гэдэг одоо хожих тусам бол хотлоо юм шүү дээ. Тав юм. Буцаад байран дээр их магадaltaй байна шүү. 10 удаа цэсэрч буцаад байрал анхныгаа байрлал руу өрөөх нь шүү. Мөрд өнгө байх нь шүү. За нөөцчмөдөд бол таслаа хийгээд нөгөө юугаа яг хүссэн байрал дээр авчих боломжтой гэсэн үг байхгүй юу? Ер нь хүссэн байрал дээр би өдөртөө өглөө нөгөөх нь хэд дарах вэ?
арга дарахтаа яг буцаад нөгөө байр дээр зөв тарж чадвал буцаад байр дээр тэгээд тараатаа өсөн үзээ авч. Ерөөсөө яг тэгэхээр энэ бол ерөөс яг энийг батж үзээ их хэцүү биш. Энэ бол одоо та ихтэй 8 дээр бодоод 8 ч 2 3 зэрэг ч үү. Тий. Уруудаа дараад буцаад байртаа очиж ий шатгач тэгээд болоо. Уруудаа тэр их амархан. Тэрийг өөрөөсөө шалгаад үзээ тийм ээ. Ингээ шатгач шүү дээ. Ерөөсөө зурж байгаа шатгач одоо жишээ. Тийм ээ? Тэрийг өөрсдөө юм хий. Олимпиадын цуврал дээр ерөнхий тохиолдол дээр бодлоо хэвчээ. Тэр олимпиадын цуврал, олимпиадын бодлого дээр чиг өөрөөр коучч юм байна тийм. Зүгээр мөшний бодлого ярьж байна. Мөшч юм бол яг шалгаад үзэх. Зүгээр харин нэг хэлээвчээс ингэ дугаарч 1 2 3 4 5 6 7 8 үзэлдэр шатчих. 8 үзэлээр энийг ахих холдоо тийм үү? Нэгдүгээр үйлдэл нь за анхны байр тэр дугаартай байр, нэг дугаартай байр юу ах вэ? Хоёр дугаартай байр юу ах вэ гэдгээ шалгахгүй хэцүү шүү дээ тийм. Гурван юм шалгаад гараад ирж шүү. Гурван гэтэл 8-аас 1 рүү буусан үгтэй шалгахгүй. Тэгэхээр юм бол учиртай. Тэрс тоглоомд учиртай. Монголчууд ярьдаг. Хүний сан чанарыг мэдээ, сайн уу хүмүүнийг мэдхийг бол нэлээд шарын тоглоод үзэж байгаа. Ойлгож байна. Тэр хүний зан характер бүртгэлэрдэг. Хүн чанар бүртгэлэрдэг. Зайлтай, удаачлуу, жодтой бас боломж мужик байна тийм ээ. Өсөд тоглоомноос хүний зан чанар танигддаг. Тэгэхээр тоглоомноос зан чанар танигдах гадна тоглоомд ч зүгээр нэг аз ёндооноос гадна бас нарийн юм байна шүү дээ. За ослоо. Би өнөөдөр тань захиахгүй зүгээр бүтэний тал цуг юм ярих гэж бодсон. Бүтэний тал цаа. Би чараа хэрэг болчих. Энкодорсеман үйлдвэрийн оюутан цагийн найзууд нь ирээд энэ ажлыг бас хөвгдөгөөд бид нар одоо цаахан дээрс уншсан манай багш нар бүгд нэг тодорхой өнцгөөс гарах одоо дөрөв шагналаад болж байгаа гэдэгт итгэлтэй. За тэгээд хоёр багштай баярлалаа. Таамаг бас баярлалаа. Тэгээд үнэхээр ийм та энд байгааг бол би энд байх. Ингээд би сад байгаа шүү дээ. Секретар байсан. Тэгэхээр та бүхэн гэдэг олимпиадын сайхан оролцоод ингээд бас бидний сайхан дорнцолтыг үзүүлэх болцоо гэсэн тэр оюутан андуудтай бол та бүхэнд бас баярлалаа илэрхийлье. Тэгээд цаашдын энэ гоё оюунлаг математикийн замд зөөр их гэгээлэг тэгээд азтай өөр баян бүр аж аргалтай өөр эндээс аж аргалыг авах өөр улаанууд гэдэг ингээд би нэг яриад байгаа. Тэр зүйлийг хүснээ авалтваа гэж өрөөё. За одоо ажилд орно ах хэдүүл ах.